Академич Шадвын Лувсан ундны нэрмжтэй Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим байгуулагдсны 80 жилийн тэгш баярын хүрээнд тус тэнхимийн бүтэц түүхэн тоймыг хураангуйлан та бүхэнд долилуулъя. Дээд боловсролын ууган голомт Монгол Улсын их сургууль нь анагаах ухааны факультет, зоотехник, мал эмнэлгийн факультет, багш нарын факультет гэсэн 3 салбар бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн үүсэл. Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөл. Монгол ардын хувьсгалт намын төв хорооны 1945 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолын дагуу Маршал Чаусангийн нэрмжит улсын их сургуулийн дэргэд хэл бичиг утга зохиолын факультетийг байгуулжээ. Энэхүү Монгол хэл бичиг утга зохиолын багшийг бэлтгэх ангийг 33 оюутантайгаар хичээллүүлж эхэлсэн нь өнөөгийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн үндэс суурь болсон юм. Монгол Улсын их сургуулийн хэл бичиг утга зохиолын факультет нь сургалт судалгааны чиглэл хамрах хүрээ сургуулийн бүтцийн өөрчлөлт зэрэгтэй уялдан өнгөрсөн 80 жилийн хугацаанд хэд хэдэн удаа нэр болоод бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн билээ. Үүнд 1945-аас 1958 онд хэл бичиг утга зохиолын факультет нэртэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байсан ба 1958 онд нийгмийн шинжилгээ ухааны факультетийг Монгол ардын хувьсгалт намын төв хорооны шийдвэрээр татан буулгаж нэгтгэжээ. Үүнтэй холбоотойгоор 1958-аас 1962 онд түүх хэлний факультет болгон өөрчилж бүтэц бүрэлдэхүүнийг өргөтгөж байжээ. Энэхүү 1962 оны 10 дугаар сард нийгмийн ухааны факультетийг дахин байгуулж түүх болон нийгмийн ухааны бусад салбар тэнхимийг харьяалуулснаар Монгол хэл утга зохиол, орос хэл, гадаад хэл, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим нэгжийг 1962-оос 1991 оны хүртэл хэл бичгийн факультетэд хамааруулсан байна. Харин бүгд найрамдах Монгол ард улсын боловсролын сайдын 1991 оны 162 дугаар тушаалыг үндэслэн Монгол Улсын их сургуулийн хэл бичгийн факультетийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж Монгол Улсын их сургуулийн ректорийн 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн тушаалаар Монгол судлалын хүрээлэнг байгуулжээ. Хүрээлэнд хэл шинжилгээний тэнхим, Монгол хэлний тэнхим, их бичиг судлалын тэнхим, уран зохиолын тэнхим, сэтгүүл зүйн тэнхим, угсаатны зүй соёл судлалын салбарыг багтаасан байна. Улмаар 1991 онд байгуулсан Монгол судлалын хүрээлэнгийн нэрийг 1996 онд өөрчилж 1998 он хүртэл Монгол судлалын дээд сургууль, 1998-аас 2000 онд Монгол судлалын сургууль, 2001-ээс 2014 онд Монгол хэл соёлын сургууль зэргээр нэр бүтцийн хувьд өөрчилжээ. Харин 2013 онд Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөл бүтцийн томоохон өөрчлөлтийг эхлүүлж Монгол хэл соёлын сургуулийн бүрэлдэхүүнд байсан тэнхим нэгжүүдийг Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарт харьяалуулж эхэлсэн билээ. Ийхүү Монгол хэл соёлын сургуулийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж 2014 оноос өнөө хүртэл Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарт хамааруулан сургалт судалгааны ажлыг эрхлэн гүйцэтгэж байна. Монгол Улсын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн салбарын анхны тэнхим Монгол хэл утга зохиолын тэнхим хийгээд түүнээс салбарлаж бий болсон тэнхимүүдийн бүтцийн өөрчлөлт хөгжлийг тоймлон танилцуулъя. Монгол хэл шинжилгээний тэнхим нь Монгол Улсын их сургуульд төдийгүй Монгол улсдаа нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг ууган тэнхим болохын хувьд тус тэнхимээс 10 гаруй тэнхим салбарлаж үүссэн байна. 1945 онд байгуулагдсан Монгол хэл утга зохиолын тэнхимийн Монгол хэл утга зохиолын анги 33 оюутантайгаар хичээлийн жилээ эхлүүлж байжээ. Харин Монгол хэл утга зохиолын тэнхим байгуулагдсанаас 2 жилийн дараа буюу 1947 онд түүхийн тэнхимийг байгуулахад тус ангийн оюутнуудаас шинээр байгуулсан түүхийн тэнхимд зарим оюутныг шилжүүлэн суралцуулснаар үлдсэн 19 оюутан 1949 онд Монгол хэл утга зохиолын ангийн анхны төгсөгчд болжээ. Ийхүү Монгол хэл утга зохиолын ангийг 1947 онд
Монгол хэл утга зохиол түүхийн анги гэж хоёр хуваасан нь Монголын ард түмний хэл бичиг, утга зохиол, түүхийг наривчлан судалж мэрэгжлийн багш судлаачдыг бэлтгэх ажилд томоохон алхам болсон юм. Улмаар Монгол хэл уран зохиолын тэнхимээс 1954 онд сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим салбарлан байгуулагдсан бол доцент Төвшний Пагва эрхлэгчтэй Монгол хэл утга зохиолын тэнхимд сэтгүүл зүйн ангийг 1960 онд нээжээ. Энэхүү суурин дээр сэтгүүл зүйн тэнхимийг 1961-ээс 1962 оны хичээлийн жилд байгуулсан байна. Мөн 1963 онд гадаад хэлний тэнхимийг байгуулж Монгол хэл уран зохиолын тэнхим, Орос хэлний тэнхимийн багшлах бүрэлдэхүүний заримаас нь шилжүүлэн ажиллуулжээ. Монгол Улсын их сургуулийн 1952 оноос эхлэн гадаад оюутнууд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимийн Монгол хэлний ангид албан ёсоор суралцсан бөгөөд 1970-ад оноос гадаад оюутны тоо эрчимтэй нэмэгдэх болсон байна. Энэ тухай архивын баримтад дурдсанаар Бүгд найрамдах Монгол ард улсын ардын боловсролын яамны сайдын 1971 оны тушаалд 1970-аас 1971 оны хичээлийн жилд манай ихтэй сургуулиудад 5 социалист орноос ирсэн 100 гаруй оюутан суралцж байтуул монгол хэл муу мэддэг гадаадын оюутныг монгол хэлний 1 жилийн бэлтгэл ангаар дамжуулан сургах, монгол хэлний мэрэгчлэр суралцж буй гадаадын оюутныг 4-р курсээс нь эхлэн монгол судлал, монгол хэлний орчуулагч гэсэн 2 чиглэлийн аль нэгээр мэрэгшүүлэн төгсгөж байх тухай. Мөн Монгол Улсын их сургуулийн гадаад оюутан, аспирант, мэрэгжил дээшлүүлэгчдийн сургалт хүмүүжлийн ажлыг хариуцсан тэнхим шинээр байгуулах тухай шийдвэрийг гаргаж, тухайн үеийн Монгол Улсын их сургуулийн ректор Дондгийн цэвэг мэдэд ардын боловсролын сайд иш цэрэн үүрэг болгожээ. Ардын боловсролын сайдын энэхүү тушаалыг үндэслэн Монгол Улсын их сургуулийн ректорын 1971 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол хэлний тэнхим байгуулах тухай тушаалаар гадаад орноос ирж суралцах оюутны сурлах хүмүүжлийн ажлыг дагнан хариуцаж эрхлэн явуулах Монгол хэлний тэнхимийг Монгол хэл утга зохиолын тэнхимээс салбарлуулан байгуулжээ. Харин утга зохиолын тэнхимийг 1982 онд Монгол хэл утга зохиолын тэнхимээс тусгаарлаж, утга зохиол судлал мэргэжлэр бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн хамт Монгол хэл шинжилгээний тэнхимтэй хамтран Монгол хэл уран зохиолын багш, Монгол хэл уран зохиол судлаач хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн байна. Хэл бичгийн факультетийн бүтэц зохион байгуулалтыг 1991 онд өөрчилж, Монгол судлалын хүрээлэнг байгуулахад түүний бүрэлдэхүүнд хэл шинжилгээний тэнхим, монгол хэлний тэнхим, уран зохиолын тэнхим, сэтгүүл зүйн тэнхим, соёл угсаатны зүйн салбарыг багтаасан байна. Улмаар монгол бичиг, төвөд, манжид зэрэг хэлээр байгаа Монголын хэл, соёл, түүх, угсаатны зүй, гүн ухааныг игчлэн монголчуудын төрөвсөн соёлын нандин өв болох олон зуун судар шастрыг их бичиг судлалын үүднээс судалдаг мэрэгжилтэн болон монгол хэл бичгийн чадварлаг багшлах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор их бичиг судлалын ангийн анхны эсэлтийг авч сургалтаа эхлүүлжээ. Тус тэнхимийг 1995 онд их бичиг алтай судлалын тэнхим болгон өргөдгөж байсан ба энэхүү тэнхимээс 2000 онд төрөх судлалын төв салбарлан байгуулагдаж байсан бол тус төв нь 2002 онд төрөх судлалын тэнхим болон өргөжж үйл ажиллагаагаа явуулж байлаа. Түүнчлэн 1998 онд нээсэн гадаад хэлний тэнхимд 2002 оноос эхлэн Монгол англи, Монгол хятад, Монгол япон, Монгол солонгос зэрэг хос хэлний хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаад 2014 оны сургуулийн бүтэц хөтөлбөрийн өөрчлөлтөөр хос хэлний хөтөлбөрт эсэлт авахан болсон байна. Жингээд 2013 оны төгсгөл 2014 оны ихэнх үеэр Монгол Улсын их сургууль даяар өрнүүлсэн бүтцийн өөрчлөлтийн үеэр монгол хэл шинжилгээний тэнхим, монгол хэлний тэнхим, их бичиг алтай судлалын тэнхимийг нэгтгэж өнөөгийн монгол хэл шинжилгээний тэнхим болжээ. Багш нарын бүрэлдэхүүнийг танилцуулбал Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1945 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 61-р хурлын тогтоолоор баталсан Маршал Жолсонгийн нэрэмжит Улсын их сургуулийн хэл бичгийн ангид багшлах багш нарыг томилох тухай шийдвэрт Монгол хэл утга зохиолын ангид утга зохиол хэл бичгийн багшаар шинжлэх ухааны хүрээлэнгийн сод ном, үнэн сонины дамдин сүрэн эренчин нарыг
Монголын түүхийн багшаар нацаг дорж нарыг томилж байсан ба удалгүй шинжлэх ухааны хүрээлэнгийн Ламсүрэнгийн дэндвийг манж хэлний багшаар Монгол Ардын Хувьсгалт намын төв хороонд ажиллаж байсан Шадвын Лувсан Вандныг Монгол хэлний багшаар нэмэн томилжээ. Ингээд Монгол Улсын их сургуулийн академич Шадвын Лувсан Вандны нэрмжит Монгол хэл хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн түүхэнд тус тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан эрхмүүдийг дурсвал анхны тэнхимийн эрхлэгчээр академич Бямбын Эренчин 1945-аас 1949 онд, академич Шадвын Лувсан Вандан 1949-өөс 1957 онд, доцент Төвшний Багва 1957-оос 1963 онд, профессор Шанж Мэтвийн Гадамб 1963-аас 1969 онд тэнхимийн эрхлэгчээр ажилласнаас хойш дараах эрдэмтэн профессорууд залгамжлан тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Харин 1971 онд шинээр байгуулагдсан гадаад оюутны сургалт хүмүүжлийг эрхлэн явуулах Монгол хэлний тэнхимийн анхны эрхлэгчээр профессор Жүгдрийн Лувсанд орж 1971-ээс 1975 онд профессор Гогийн Бадан тэнхимийн эрхлэгчээр ажилласнаас хойш дараах эрдэмтэн профессорууд залгамжлан тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. 1991 онд шинэ тутам байгуулагдсан их бичиг судлалын тэнхимийн анхны эрхлэгчээр профессор Шарвин Чоймо ажиллаж байснаас хойш 2014 оны хүртэл дараах эрдэмтэд тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна. 2014 оны бүтцийн өөрчлөлтөөр Монгол хэлний тэнхим, их бичиг алтай судлалын тэнхим, Монгол хэл шинжилгээний тэнхим нэгдэж Монгол хэл шинжилгээний тэнхим болоход анхны нэгдсэн тэнхимийн эрхлэгчээр тухайн үеийн Монгол хэл соёлын сургуулийн захирал профессор Баяр сайхан ажиллаж эхэлсэн ба 2017 он хүртэл ажиллажээ. Улмаар 2017-оос 2019 онд доктор дэд профессор Лувсан Дагвын ган чимэг, 2019-оос 2023 онд доктор профессор Бямбжавын төвшин төгс, 2023 оноос өнөөдрийг хүртэл доктор дэд профессор Түмэн Очрын Эрдэнэ очор ажиллаж байна.